За 안녕하세요 여러분. өнөөдөр 7 биш 8 сарын 3. Тэгээд маш гоё нарлаг өдөр байна. Тэгээд би энэ өдрөөр та бүхэндээ сүүлд унсан номныхоо номоо гоё ярих гээд бэлдсэн байна. Тэгээд би номыг бол уншиж дуудаж байгаа. Тэгтээ би ингээд хийх одоогийн бичлэгээ маргааш ингэж явсараад тэг ингээд өнөөдөр хүрсэн байна. За тэгээд enjoy. За өнөөдөр миний та бүхэнд ярих ном бол энэ байна. Сильвия Платийн хонхон шил буюу англиар The Bell Jar гэдэг нэртэй новел буюу роман, новелыг чи монголоор роман гэдэг хаа. За тийм. Тэгээд 1910 хэд үү? За оны нас сайн мэдгүй байна. Тэр хавцаагаар анх хэвлэгдэжсэн юм билээ. За тэгээд сэлэнчлээ урдталт нь бол юм хавцан дээр бол эмхтэн байгаа. За тэгээд энэ эмхтүүний талаар энэ ном дээр өгүүлдэгэ. За тэгээ би Төөгийн Diary of CEO гэдэг ном бас хийсэндээ. За тэндээ адилхан би Төөгийн адилхан бүлэг-бүлгээр ярих олон нийттэй энэ ном 20 бүлэгтэй. За тэгээд 20 бүлгийн турш надтай хамт байгаарай хүмүүсээ. За ингээд эхний бүлэг энэ ингээд ямар ч гарч өггүй ном баггүй юу. Тэгээ би ингээд бүлэг-бүлгэнд нь өөрийнхөө ойлгосноор жижигхэн гарчиг өгөөд одоо яг тэр энэ гарчиг одоо энэ өгүүлбэр энэ бүлгийг илэрхийлнэ гэсэн үг. Зүгээр хэлбэл та нар одоо энэ өгүүлбэрийг сонсоод энэ номны энэ бүлгэн дээр нь ийм төтөл гарах юм байна, ийм утга санаатай байх юм байна гэсэн тийм төсөөлөл буулгал хүүднээс ингээд та бүхэнд бэлдсэн баамаа. За тэгээ бүлэг рүү орохоос өмнө би ихлэ дөрүүдээс танилцуулчихъя. За манай гол дөрөв ийм ихтэйг маань Эстер гэдэг Эстер Гринвуд. За Эстер маань оюутан сурагч. Маш ухаалаг сэргэлэн онц зурлагтай нэгэн. За түнчлэн хоёрны найз нь. За тэгээд нэг харилцаатай нэг залуу гарч ирэх болно. За тэгээд бүлэг рүү орцгоё. За эхний бүлгийн сэдэв бол гэлэлцэн амьдралын цаад хосол гэж нэрлсэн. За яагаад ингэж нэрлсэн бэ гэвэл Эстер маань 1 сарын хугацаатайгаар Нью-Йорк хотод эмэгтэйчүүдийн томоохон сэтгүүлийн газарт дадлага хийхээр ингээд ирдэг байхгүй. За тэгээд мэдээж одоо том хотод ирж байгаа хинч бол одоо ингээд амар баяртай ингээд юм амар excited амар юм догтлол дүүнэг юм бол одоо байдаг штеп. Тийм томоохон газарт одоо үргэлжлэж байна гэдэг чинь. Тэгтэл Эстер маань болохоор өөрөө болохоор ингээд ямар ч юм энэ юмжилтаас ямар ч юм аз жаргал ямар ч юм баяр баясгал бол ерөөсөө олж хардаггүй. Тэгээд ийм гэлэлцэн том хотод дунд ч гэсэн юм ганцаар юм бусдаас ингээд тусгаарлагдсан мэт одоо ингээд мэдэрч эхэлдэг гэсэн. За энэ нь тэгээд цаашдын өөрийнх нь амьдралын хобби, мөрөөдөл одоо цаашийн сургуульд одоо ингээд амьдралд нь эргэлзээ төрүүлж эхэлдэг. За нэгдүгээр бүлгийн маань нэг ийм байдлаар ингээд дуусж байгаа ингэж эргэлзснээр. За хоёрдугаар бүлгийн сэдэв бол сонголтын өмнөх эргэлзээ гэж нэрлсэн. За яагаад ингэж нэрлсэн бэ гэвэл Эстер маань одоо хүсэл мөрөөдлөө дахин бодож эхэлснээр одоо ингээд олон боломжийн түүнд алийг сонгох мэдгүй төөрөлдөж эхэлдэг гэсэн. За энэ нь түүнд дарамт босноор Эстер ингээд улам цаашаага ингэж одоо ингээд юм унж байгаагаар энэ бол хоёрдугаар бүлгийн маань явдаг. За би бас ер нь бол ингээд эхний хоёр бүлгийг ингээд уншингоо надад бас нэг юм бодол орж ирсэн байхгүй юу. Би бас ингэж аягүй өөртөө эргэлздэг. Эстерийг начиг юм байна гэдгийг би бол ойлгосон. Тэгээ зүйлд нь бас яаж дуусаад надад бас яаж нөлөөснийг би бас танд зүйлд нь ярина. Тэгтээ ингээд эхний хоёр бүлгийг уншаад би бас одоо ингээд 12-өө төгсөх чинь 12 би ч одоо 12 дугаар ингээд орох юм баггүй. Тэгээд одоо ингээд хаашаага ямар мэрэгчлэр сурах уу, хаана гадагш явах уу, дотооддоо амьдарч сурах уу гэдэг ер нь айгүй эргэлздэг байхгүй. Тэгээд энэ эргэлзээ ч гэсэн надад айгүй тарамт болдог. Тэгээд ерөөс юм тогтцоо юм гэж ерөөсөө байхгүй. Тэгэл бол өтөхгүй одоо ингээд болохгүй болчингуул за энэ надад ерөөс энэ миний одоо хөв тавилан биш юм байна гэд би ерөөсөө хайчдаг. Тэгээд ингээд байнга сольдог. Бод ингээд хамгийн анх жүжигчин болъё гэж боддог байсан. Тэсний эмч болно, тэгээ хуульч болно, тэсний дизайнер гэд ингээд баахан сойл одоо багш маш их баахан сойлдог. Ерөөсөө ингээд юм тогтсон мэрэгжил ингээд надад байдаг. Тэнгүүд ингээд юм Эстер шиг ингээд олон юмд ингэж явсараад айгүй төөрөлддөг.
Тийм болохоор тиймдээ ч юм уу да. Тэгээд би ч одоо ингээ 12-ыг төгсөх чинь те бас надад айгүй хэцүү санагддаг байхгүй юу. Тийм болохоор 2 дугаар бүлэг надад айгүй утга учиртай санагдсан. Тэгээд ингээд 2 дугаар бүлгийн нь бол дуусч байгаа. За 3 дугаар бүлгийн сэдв бол өөрийгөө хайх оролдлого гэж нэрсэн. За түрүүн хэлсэнчлэн нэг 2 найз байгаа гэдгсэндээ. За нэг найзыг нь болохоор Дорин гэдэг байхгүй юу. За би буруу дуулчих магадгүй л дээ гэдэггүй. Тэр найз нь болохоор айгүй юм нээлттэй introvert биш introvert extrovert. Тэгээд юм чөлөөтэй айгүй юм өөрөөрөө байж чаддаг юм нэгэн байхгүй юу. За нөгөө найзыг нь болохоор Betty гэдэг. За Betty нь болохоор яг нэг одоо нийгмийн нэг юм төгс эмэгтэй гэл нэг юм одоо нэг юм хүн байдаг та. Нэг тиймэрхүү ер нь нэг тиймэрхүү байхгүй. Тэнгүүд Эстер мем тэр хоёрын дундаас одоо ингэж өөрийнхөө байр суурийг ингэж олох гэж хичээдэг. Яг энэ бүлгээс ер нь бол Эстерийн юм дотоод зөрчил нэхлээд аюустай боловч ингэж ямар ч юм өөртөө ихтгэлгүй болж эхэлдэг гэсэн. Тэгээд амьдрал нь түүнд юм утгагүй санагдаж эхэлнэ энэ бүлгээс авал. Ер нь бол ингэж яг өөрийгөө хэн болохыг л одоо ингэж тодорхойлох гээд байгаа гэсэн баггүй манай Эстер минь. Тэгтээ ингэж юусаж чадахгүй байгаа. Тэнгүүд ингэж тэр ингээд бүр ингээд дараадаа бүр ингээд доош ингээд дүүрэг нь унахад дүүргээд байгаа гэсэн. Тэгвэл саяны найз нь түр бизнесний найзын нэр буруу хэлчих Betty биш Beta юм байна. Түр нийгмийн агуу төгс юм битээ нэг тийм гэдэс нэрнийх нь найз нь Beta юм байна. Уучлаарай хүмүүсээ. За тэгээд ер нь 3 дугаар бүлэг ингээд дуусч байгаа өөрийгөө олох оролдлого гэдэг юм сэдвээ. Тэнгүүд 4 дугаар бүлэг нь болохоор дотоод дарамтын эхлэл. За Эстер нь мэдээж одоо ингэ Нью-Йоркод бол ингэ энэ одоо 4 дугаар бүлэг ингэ зоож ил Нью-Йоркод бол ингэ ажиллаж байгаа. Тэнгүүд ингэ хитээ одоо ингэ айгүй мундаг том ажил те тэр ч одоо ингэ хүн болгоны маш их ахыг хүсдэг гэдэг тийм ажлыг бол зүгээр ингэ зүүн ямралтаар ингэ амарч байгаа л ингэ өөрт нь өөрлөх болж байгаа гэдэг чинь Эстер бол маш их гоц ухаантай авьяас түн. Тэгсэн чинь ингэ Эстер маань ингэ стил юм хоосон одоо те сүрэг мэдрэмж ингээд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд эцэст нь энэ мэдрэмж ингэж яажмаар ингэж явж явсараад одоо хонхон шилэг бүтээж байгаа гэсэн үг. Одоо энэ номны нэр гэсэн үг. Тэгвэл энэ миний хувьд одоо энэ хонхон шилний юу вэ гэмээр яг нэг хүмүүс нэг юм өөрийгөө хордог юм хайрцаг дотор байна. Одоо энэсээ гарах гээл ингэж сэтгэл зүйчнээр ингэ ярьдаг шүү дээ. Яг тэрэндээ адилхан юм зүгээр юм таглаатай юм бөглөөтэй юм зүгээр шилэн дотор одоо ингэ Эстер өөрийгөө хийгээд тэр дотор ингэ таглаад хүмүүсийг ингээд зүгээр ингээд хүмүүсийг бол ингээд хараад ажиллаж байгаа боловч юм өөрийгөө гэж юусоо таньж мэдэж чадахгүй байгаа. Тэгээд тэр доторх ингээд тэр шилний доторх одоо энэ тагалцсан юм чи айгүй юм бөхчм халуун тийм битүү байгаа шүү дээ. Тэр нь одоо тэр Эстерийн ганцаард айц тийм эргэлзээ тийм мэдрэмжүүдийг илэрхийлж байгаа болов уу гэж надад санагдсан. За тэгээд ингээд 4 бүлгээс хавуулаад энэ хонхон шилний яг юм билэгдэл би одоо хонхон шилний яг юм одоо утга учирыг эндээс нь бол ингээд эхэлдэг гэсэн. За 5 дугаар бүлгийн сэдв бол гэртээ буцаж өөрчлөгдсөн нь гэж өгсөн. За яагаад ингэж өгсөн гэвэл мэдээж одоо Нью-Йоркт 1 сарын хугацаатаар би ажилласаа гэж байгаа шүү дээ. Энд ч одоо зүгээр бидний бодлого зүүнний амралтаар л ажиллаж байгаа гэсэн байхгүй. Тэгээд ингээд хугацаанд дуусаад ажил нь дуусаад гэртээ буцсан ч Эстер өмнөх байсан шиг бол ингээд байгаа болсон. Гэт ямар ч юм зориггүй, өөртөө итгэлгүй болохоос гадна одоо ингээд айгүй ингэж хүсэж мөрөөддөг байсан зохиолч гэдэг мэрэгчл одоо ер нь айгүй бичих бүтээлч байдал дуртахгүй тийм мэрэгчлэлтэй хүртэл айгүй гэж эргэлзэж эхэлдэг. За тийм ингэснээр ер нь бол ооцлаарай. Ингэснээр бол ер нь 5 дугаар бүлгийн ийм байдлаар дуусч байгаа. Тэнгүүд энэ бол миний 2 дахь хамгийн утга учиртай санагдсан бүлэг. За яагаад надад 2 дахь утга учиртай санагдсан бүлэг нь вэ гэвэл би одоо ингээд зурх хоббитэй тэнгууд ингээд ерөн чөлөө цагаараа зурдаг. За тэгээд ном уншдаг. За тэнгууд ингээд кино үздэг, тоглолдог гэдэг юм бол айгүй юм баггүй. Тэнгууд ингээд зурдаг юм урлагийн одоо би ингээд айгүй олон юм мэрэгжил сонголтын тестүүд ингээд өгч байгаа юм. Тэнгууд ингээд ер нь бол бүгдээрээ намайг урлагийн тэгээ мэрэгчлүүд ингээд таарч тохирж байна гэж гаргаж ирдэг. Тэгвэл яг үнийг хэлвэл надад ингээд яг бодоод үдэнгүүд үнэхээр урлагийн мэрэгжил надад тохирох уу гэд би ингээд бас юм мэрэгжил сонголтонд айгүй хэрэгэлцдэг.
Тэгэд энэ нь бас намайг ингэ минь одоо намайг ингэж аягүй их сануулж байгаа гэсэн. Чи одоо ингэж боддог штэ те. Чи яг энэ охинтой адилхан ингэж бодож байна. Цааш одоо чи яахыг уншаарай. Одоо энэ ном минь намайг уриалж байгаа юм шиг энэ ном те надад ингэ хэлээд байгаа юм шиг надад санагдсан байхгүй юу. Тэг одоо яг энэ Эстер шиг юм охин байна. Одоо чи ингэ дууслан уншаарай энэ номыг. Чанд одоо дараа нь дууслан уншны дараа ямар юу мэдрэхтэй би бас хамаар байна гэж байгаа юм шиг надад санагдсан учраас энэ миний хувьд аягүй хоёр дахь учиртай санагдсан бүлэг тийм байна. За тэгээ жоохон за 6 дугаар бүлгийн сэдэв бол хайр ба үзэл бодлын зөрчил гэж нэрлсэн. За яа гэвэл түрүүн би хоёр найз нэг залуу гэж хэлсэн юм. За тэр залуу таад ингэ зөрчилдөж эхэлж байгаа байхгүй. Тэр залууг нь болохоор Body Willard гэдэг нэртэй залуу. За тэр залуутайгаа ер нь яагаад зөрчилдөж байгаа вэ гэхээр одоо гэр бүлийн байр суурийн талаар ингээд хоорондоо өөр юм байна гэдгийг ингээд Эстер ойлгосон гэх юм уу. За тэгээд залуу нь болохоор ингээд ихнэр хүн эмэгтэй хүн одоо ингээд тэг гэр орны ажлыг сайн хийх ёстой, одоо хоолунд сайн хийх ёстой энэ тэрэг гэж ингээд одоо ингээд юм гэр бүлийн үүрэг оролцоо айгүй чухал гэж Бади үзсэн бол одоо би манай залуу минь гэж үзсэн бол за Эстерийн хувьд үүрэг хариуцлага байр суурь яг мэдээж чухал та гэхдээ ингээд энэс илүү те тэр хүний одоо хүсэл мөрөөдөл эрх чөлөөтэй байх нь илүү гэж ингэж одоо те хоёр үүрэг үзэл бодлоосоо болж энэ нэг зөрчилдөг талаар нь одоо 6 дугаар бүлгийг агуулгах нь хардаг аа. Хосууд юм дээр ч хэцүү шүү. Тэр жоо одоо 7 дахь бүлэг нь болохоор нийгмийн хүлээлттэй нүүр тулах гэж нэрлсэн байгаа. За яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр энэ бүлэг дээр бол Эстер маань за ингээд хүмүүсийн одоо энэ амьдарч байгаа те төвөөс гой сайхан амьдрал нь өөрт нь бол хүмүүсийн амьдрал бол те хүмүүсийг одоо ингэ дуурайж амьдрахаас илүүтэй юм өөрийнхөө амьдралаар амьдрахыг ингэж хүсдэгч юм шийдвэр гаргахад аягүй хэцүү байдаг гэдэг талаар ер нь л энэ бүлэг дээр агуул гардаг. За энэ 7 дахь бүлэг нь бас одоо миний 3 дахь учиртай санагдсан бүлэг. За яагаад ингэж 3 дахь учиртай санагдсан бэ гэвэл би бас ингэж хүмүүсийг одоо айгу хүмүүсийн одоо ингээл гоё амьдарч байгаа амьдралыг харахаар би бас ийм амьдралаар амьдрах юмсан. Яагаад би ийм амьдралаар амьдарч болоогүй юм болоо гэж айгу хүүрд ингэж гомдолж уцааралтай уцаар гаргадаг гэсэн. Яг юм хүмүүсийн одоо ингээд тэг гоё зүүж байгаа хувц мөцийг харахаар би бас яагаад юм гоё хустай байж болдгүй юм болоо тэг эсвэл гоё идж байгаа хоол хүнсийг харахаар ч юм уу тэг ер нь хүмүүсийн төгс амьдралыг би бас ингэж хавсдаг байхгүй юу. Тэнгүүд би ингээд дараа сүүлд нь тэг энэ номыг унсны дараа ч юм уу дараа ингээд ойлгонгууд би гэдэг чинь би чинь их чинь би ч одоо заавал тэр хүмүүстэй адилхан байх ёсгүй юм байна тэг болохоор би ингээд өөрийнхөө амьдралаар амьдрахыг хүсэж байна гэдэг юм шийдвэрт би ингээд хүрсэн байхгүй юу. Тэгээд ер нь юм шийдвэрт хүрсэн. Тийм болохоор надад бас энэ яг юм ер нь ингээд энэ одоо утга учиртай санагдаж байгаа гэдэг нь намайг гэлтгэж байгаа миний яг амьдралтай адилхан санагдсан бүлгүүдийг л би юус утга учиртай гэдэг байгаа байхгүй. Тэгээд цаашдаа одоо яг энэ ном уншиж дуусгасны дараа төсөөлт нь би бас яг юу бодож ойлгосноо бас хэлнэ. Тийм тэр хүртлээр та нар сайхан төвчээртэй сууна гэж найдаж байгаа шүү. За 8 дахь бүлгийн сэдэв болохоор мөрөөдлөөс холдох гэдэг юм сэдэв өгсөн. За яагаад ингэ сэдэв өгсөн бэ гэвэл түрүү хэлсэнчлээ Эстер маань зохиолч болох мөрөөдөлтэй. Тэнгүүд ингээд гэртээ буцааж ирснийхаа дараа энэ мөрөөдөлтэй эргэлзэж эхэлсэн шүү дээ. Тэгээд ингээд өөрийнхөө дуртай одоо тэг юмд ингээд эргэлзэж байгаа нь өөрт нь бас айгүй их юм хэцүү санагдаад тэгээд улам өөртөө итгэлгүй өөртөө юм хатуу болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэд өөрийнхөө ингээд дуртай мөрөөддөг зүйлээс ингээд холдож байгааг 8 дугаар бүлгээр ингээд харуулж байгаа. За 9 дугаар бүлгийн хувьд болохоор хямрал гүнзгийрч байна гэдээсээ дүүсэн 9 дугаар бүлгэнд за яагаад ингэж өгсөн бэ гэвэл за Эстер одоо Эстерийн одоо нөгөө хонхон шил дотор чи Эстер мэн байгаа шүү дээ. Тэр нь одоо бүр ингээд бачимдаа бүр ингээд төвшөртэй болоо бүр ингээд аюултай болж эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл Эстерийн доторхын найз тэгээ төвшөртэй байдал бүр ингээд хямраланд ороод бүр ингээд өдөр тутмын одоо жижигхэн тэгээ амьдралын зүйлсүүд нь хүртэл өөрт нь хүнд санагдаж эхэлж байгаа. Арын юм төр бүлэг гардаг. За энэ нь миний одоо 4 дахь утга учиртай санагдсан бүлэг гэх юм уу. За сая миний буцны цэнгэлэгч цэнэг дуусаад
зинлэх гинэ. Тэгээд ингээд зин жоохон зингэлж байгаа тэгээд одоо бичиж гин. За өргөжлүүл би тэгвэл 9 дугаар бүлэг. За 9 дугаар бүлэг бол одоо миний 4 дахь утга учиртай санагдсан бүлэг минь. За яагаад гэвэл би ч бас ер нь ингээд залах байхгүй юу. Тэнгүүд ингээд яг одоо л ингээд би яруу өөрчлөгдөөд ингээд яруу өөр болж байгаа. Гэхдээ ингээд ер нь ингээд өмнө нь байхад би бол ингээд амар залхуугасаа ч юм уу эсвэл бас ингээд янз бүрийн юм бодоол тесттэй ингээд бүтэхгүй болохгүй ингээд нэм жоо сөрөг байдлаасаа ч юм уу болгонгууд ингээд бас юм жижигхэн сар жижиг зүйлүүд ингээд амар түн санагддаг бас махгүй юм хэцүү ингээд ядаргаатай. Тэгээд энэ нь бас ингээд энэ одоо ингээд өмнөх яг одоо л би өөрчлөгдсөн л доо арай залхуу байха болж байгаа. Гэхдээ стилд жоохон залхуул байдаг л да. Гэхдээ хүн өөрчлөгдөн хүмүүсээ. Тийм болохоор 9-ийг би бас сонгосон байгаа. За 10 дугаар бүлгийн сэдэв бол ойлгохдаггүй байх мэдрэмж гэж өгсөн. За учир нь гэвэл одоо институт маань бүр ингээд хүнд байдалд ороод хэцүү одод байгаа бол ингээд анзаарахдаггүйгээ яхад анзаарэгдчихэл таарал л да. Тийм болохоор тэнгууд ингээд гэр бүл найз нөхөд гэдэг өөр дотныхын эргэн тойрны хүмүүс нь ингээд туслаагээд ингээд ингээд хичээгээд ингээд оролдонгууд эстер ингээд өөрийгөө тэтэнд ингээд ойлгуулж чадахгүй байгаадаа бас их ингэж юм байдаг. Хямралд ордог. Бүр ингээд хямралд ордог гэсэн ингээд ерөөс ингээд хүнд ингээд ойлгогдож чадахгүй тэгээд ингээд хүнд өөрийгөө тайлбарлаж чадахгүй нэ гэдэг чинь бас их хэцүү шттэ. Ер нь бол мөн ингээд болохгүй наа би ингээд тэнэ гэд ингээд хэлж чадахгүй наа гэдэг чинь бас ирээдүйд эвгүй юм хэцүү баггүй. Би бол өөртөө итгэлгүй хүмүүс л өөрийгөө ойлгох чаддаггүй байдаг. Ер нь ч өөрийгөө ойлгоход хэцүү байдаг гэж би л боддتي. За 9-ийн хувьд бол юм байна. За 10 дугаар бүлгийн сэдэв болохоор тусламж хүсэх юм гэж би өгсөн. За ягаад вэ гэхтэй. Одоо энэ бүлэг дээр болохоор ингээ эстер маань ер нь ухаарч одоо ойлгож байна гэсэн үг те. Ингээд одоо өөрөө засаж чадахгүй өөрийгөө ингэж өөрийнхөө одоо байр суурийг болж чадахгүй өөрийгөө тодорхойлж чадахгүй одоо өөрийгөө засахад хэцүү шүү дээ. Тийм болохоор ингээд эстер маань мэрэгжлийн үнээс тусламж авахар ингээд шулууддаг буюу сэтгэл зүйчээс ингээд тусламж авахар ингээд явж байгаамаа. За ер нь бол энэ бүлэг дээр ийм хүн гардаг. Тэнгүүд 11-р бүлгийн сэдэв болохоор эдгэрлийн эхлэл гэж би өгсөн. За энэ бүлэг дээр болохоор эстер маань ингээд одоо эдгэрлийн алхам одоо ингээд хөл тавьж эхэлж байгаа. Одоо өөрөөр хэлбэл одоо ингээд сэтгэл зүйчээс тусламж хүсээд имчилгээ авч эхэлснээр одоо өөрийгөө ойлгож сурахыг одоо хичээж өөрийгөө одоо ер нь бол ингээд хайрлахыг одоо хичээж байгаа гэсэн үг. Яг мэдээж эдгэрлийн зам нь уртч гэлээ түнд бол нэмэрдэж итгэл найдвар байгааг энэ бүлэг дээр бол харуулдаг. За тэнгууд 13 дугаар бүлгийн сэдэв болохоор өнгөрснөө хар гэж би нэрсэн. За энэ дээр болохоор эстер маань ер нь имчилгээ авч ирснээр арай өмнөхөөсөө дээр болоод ингээд өмнө нь өөртөө хитрхи хатуу хандаж ер нь айгүй ингээд өөрийгөө хайрлахгүй байсан болмоос ерөөсөө өөрийгөө ойлгож чадахгүй юу хүсэж мэдэрч байгаагаа ерөөсөө ингэж өөрийнхөө дотоод хүмүүстэйгээ энэ хүмүүстэй гэж ярьдэн шүү дээ. Ерөөсөө ярилцаж үдчихэж байгаагүй ерөөсөө ойлгодог. За тэнгууд 14 дугаар бүлэг дээр болохоор өөрчлөлт гэдэг сэдвийг өгсөн. За энэ дээр болохоор эстер маань амьдралыг арай өөр өнцгөөс харж илүү тайвнаар илүү гэгээлэг эрэг байдлаар ингэж ойлгож явахыг ер нь бол энэ бүлэг дээр харуулдаг. За тэнгууд 15 дугаар бүлэг болохоор өөрийнхөө үн цэнийг олох гэж би бодсон. За энэ дээр яадаг вэ гэвэл эстер маань ер нь ингээд имчилгээ хийснээрээ амьдрал зөвхөн нэг зөв зам гэж юусоо байдаг мэнаа. Маш олон зам байгаа. Чи хэрвээ үнэхээр хичээгээд чадвал тэр замыг чи буруу замыг зөв болгож болно, зөв замыг ч буруу болгож болдгийм байна гэдэг нэг тийм юмыг одоо тэрийг ойлгож аваад тэгээд өөрийнхөө мөрөөдлийнхөө төлөө одоо тууштай байхаар
бол ингэ хичээдгээ. Тийм. Тэнгүүд би ч гэсэн бас боддгийн. Тэгээ би яг энэ бол одоо миний ингээд 5 дахь би хамгийн сүүлийн одоо ингээд утга учиртай бүлэгнүүд одоо бүлэг гэсэн үг. За яагаад вэ гэвэл түрүү хэлсэнчлэн би ингээд те буруу замыг зөв болгож болно, зөв замыг буруу болгож болно. Одоо чиний хийж буй сонголтоос шалтгаалаад ирээдүйд чи ямар хүн болох вэ гэдэг чинь тодорхойлогдох юм байна гэдэг би яг энэ бүлгээс ойлгож авсан байхгүй. Тэгэхээр би үнэхээр зөв замаар зөв явж чадвал би зөв хүн болно. Хэрвээ би явж аваад гинттэй буруу замаар ороод төвчл буруу хүн болох юм байна гэж би бодсон. За тэнгууд за 16 дугаар бүлэг бол шинэ боломж. За энэ дээр болохоор Эстер маань эмчилгээний хавьд одоо тэ өнгөрсөнтэйгөө эвлэрснээрээ одоо ирээдүйдээ дахин итгэлийг олж авдаг. За тэнгууд энэ болохоор ингэснээрээ одоо Эстер маань тэ одоо ингэ доторх байгаа тэр найдвар нь одоо ингэ илүү сэргэж эхэлдэг гэсэн үг. Ингэснээр өөртөө илүү итгэлтэй дахин болж тэг өөрийнхөө мөрөөдөл зөвлөхөн төлөө дахин алхам хийх зэрэг түнд одоо ирж байна гэсэн. Өөрөөр хэлбэл одоо тэр хонхон шилнийхаа тагийг Эстер ингэж одоо ингэ түлхэж ингэж онгойлгосоор одоо ингэ завсар гаргаж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо тэр ингэ завсар гараад удахгүй энд ингэ тэр таг нь ингэ сугараад гарах нэ гэсэн утгыг илэрхийлж байгаа юм шиг энэ санагдсан энэ бүлгэн дээр бүлэг дээр. За 17 дугаар бүлэг болохоор өөрийн дуу хоолойг таних. Буюу энэ дээр Эстер маань одоо бараг л хонхон шилийнхаа тагийг бол бараг л онгойлгоцсон явж ийна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо энэ дээр ингээд Эстер маань өөрийнх нь амьдрал дээр тийм үү өөрөөсөө чиний амьдралыг зөвхөн чи шийдэх юм байна гэдэг энэ зүйлийг л ойлгож авч байгаа. Өөрөөр хэлбэл бусдын дуу хоолой чамд юу хамаагүй чи өөрийнхөө дуу хоолойг сонсоод өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн утгатай байсан. За түнгүүд 18 даруй бүлэг болохоор өнгөрснөөсөө суралцах. Буюу энэ бол миний хамгийн дуртай бүлэг ер нь бол энэ яд вэ гэхээр Эстер маань одоо ингээд өнгөрсөн болсон түүнд одоо цаад бэрхшээлүүд нь түүнийг одоо иргэдүүд улам хүчрэх болгох туршлага түлхүүр байсан юм а гэдгийг ойлгож ирснээрээ энэ түүнийг одоо өөртөө илүү өмнөхөөс илүү хүчрэх, илүү зоригтой, өөртөө итгэлтэй, нэмэгтэй одоо буцаад ямар байсан тэр хүнээсээ илүү одоо өмнөх Эстер байсан шигээс тэгээд өмнө ямар байсан тэрнээсээ хэд их илүү болсон юм шиг надад энэ бүлэг санагдсан. За 19 дугаар бүлэг болохоор амьдралтаа эргэн орох нь буюу Эстер нь ер нь бол одоо тагаа бараг онгойлгоцсон. Одоо ингэ өөрөө л гарахад үлдээд байгаа хэсэг гэсэн. Тагаа ер нь бол онгойлгоцоо одоо өөрөө гарахад л үлдээд байгаа. Юм дээр болохоор Эстер маань одоо ингээд өмнө байснаасаа ингэ шал өөр хүн болоод шинэ амьдралтаа эргэн ирж байгаадаа ер нь бол гардаг. Тэнгүүд ингэ яг мэдээж гэтээ айдас нь бол байгаа. Гэтээ тэрийг 5 толох илүү хүчрэх болсон байгаагаар ер нь бол 19 дугаар дуусж байгаа юм да. Тэгээд хамгийн сүүлийн бүлэг болохоор 20 дугаар бүлэг нь хонхон шилнээс гарсан нь шинэ эхлэл гэж би өгсөн. За энэ нь бол одоо ингээд хонхон шилийнхаа тагийг онгойлгоод Эстер маань өөрөө тэндээсээ гараад тэгээд ингээд маш гүнзгий томоос том амьсгаа аваад ингээд одоо тэр бүх юм агаараас ингээд хүмүүс одоо ингээд амар агарч болохгүй машин дотор яваал ингээд буугаад ингээд дэрэнход их гоё байдаг шүү дээ. Яг тэр шиг энэ тийм мэдрэмжийг надад ингээд шууд өгсөн. Яг энэ сүүлийн бүлгийг уншаад. Гэхдээ мэдээж хонхон шил дахиад хизээж ирж магадгүй учраас болгоомжлох хэрэгтэй гэж сүулт нь цагж байгаа юм шиг бас тийм захиасыг надад өгсөн. За ингээд ер нь бол хонхон шил буюу одоо Bell Jar гэдэг энэ номыг би ингэж уншиж дуусгалаа. Тэгээд за би эндээс одоо юуг ойлгож авсан бэ одоо энэ бичлэг бараг чухал гэсэн энэ баха. За ямар ч тач түрүү хэлсэнчлэн би ингээд 5 утга учиртай бүлэг гэж хэлсэн тийм үү. За энэ 5 утга учиртай бүлэг нь миний хувьд одоо яг би яг ийм хүн байхгүй яг энэ амьдрал дээр яг энэ Эстер шиг энэ бүлгүүдтэй гарч байгаа төвлийг хүн гэсэн. Түүнийгээ би энэ номыг уншиж дуусгасны дараа надад одоо нэг амар том бодогдсон нэг зүйл байдгийг. За тэр том тийм ер нь тэр зүйл нь юу гэдэг бол нэг би ишлэл маягийн. Яг энэ ном дээр би зөвхөн энэ номыг бүгд нь уншаад өөрөө нэг ишлэл маягийн болсон гэсэн. Өөрийгөө өөр хүнтэй харьцуулахын оронд өөрийнхөө замыг олох нь чухал юм байна гэсэн нэг тийм
би юм ойлгосон байхгүй юу. Би ингээд ер нь айгу өөрийгөө ингээд харьцуулаад ер нь явж идэгин те ингээд одоо би ингээд баттай тэгэл батахгүй хүмүүсийн хажууд ямар муухай харагддаг ч юм уу те ингээд ер нь ингээд дандаа л би өөрийгөө харьцуулдаг. Тэрний оронд зүгээр л байгаагаараа өөрийгөө хүлээн аваад тэгээд өөрийнхөө замыг болол тэр замаар явах нь хамгийн те энэ бол бусад те хамгийн том амжилт юм байна гэдгийн зүйлийг би ер нь бол их бодсон энэ номыг уншиж байх та. Тэгээ яг та нар бас ер нь би бол та нарт зөвлөн энэ номыг заяа. Дайлангой одоо бид нар шиг ийм өсвөр насны охтууд бид нар шиг одоо хүмүүст бол айгу гоё юм шиг санагдсан надаа. Тэ одоо ингээд эмэгтэй хүн тэ гаднаасаа гоё инээмсэглэл амар явдаг ч хэлээ бас дотор юу бодож явдгийг бас хүмүүс мэддэггүй шүү дээ. Тэгээ болохоор энэ номыг уншаад бас өөрийгөө олж сурч тэ өөрийгөө хайрлаж сурах нь бас чухал юм. Хүн ер нь өөрийгөө хайрлаж сууж ижил бусдыг хайрладаг гэж би л боддог энэ номноос. Шууд тэрийгэ баталсан гэдэг байна. Тийм болохоор охтуудад хайлангуй зөвлөж гин. Тэгээд ээж нараас уншиж одоо ингэ тийм ээж нараас уншвал бас гоё ах гэж би л бодлоо энэ юг. Тэгээд яг би бол үнэхдээ бол би 9-р дүгнэн за яагаад үлдсэн нэгийг би 10-аар дүгнээгүй вэ гэвэл яг миний бодсноос өөр ном байсан байхгүй. Би яг ийм одоо тий сэтгэл зүйчийн ийм одоо ийм амьдралын одоо ийм хүү ном бол байсан гэж л бодоогүй л дээ. Тийм тэрнээс бодсноос минь жоохон өөр байсан учраас 1% нь би ингээд хайж амаа. За тийм байна. Тэгээд энэ шалтгааны улмаас нэг унаа байхгүй болсон. За тэгтээ зүгээр. За юуны түрүүнд бичлэгийн мэн энэ хүрээд одоо ер нь бол дуусч байна. Тэгээд та бүхэнд энэ хүртэл үзсэнд бас маш их баярлалаа. Тэгээд хөрхөн subscribe лайка дараад өгөөрэй. Үзэлт чинь их байх тусам те бид нарт бас маш их орон зориг болоод те илүү гоё бичлэг оруулахад бид нар санаачлах болно. Тэгээд одоо би өөрийн ном уншиж байгаа. Тэр номыг дуусгаар би бас ярина. Гэтэ энэ удаад би жоохон сул яачих шиг боллоо гэж өөрийгөө дүнж байгаа. Та нарын хувьд би яаж ийн ойр бук ревю энэ төр хийгээг болохоор жоохон сонирн болсон юм шиг санагдаад тахын надад л. Гэтэ яг зүгээрээ дахиж чаднаа. Одоо уншиж байгаа ном нь илүү гоё ном болохоор бүр гоё ярина гэж би л бодож ин заяа. За тэгээд сапа дараа сайхан лайка дараад өгөөрэй хүмүүсээ. Одоо удахгүй аяллаа влог орох болоо.